Сайн зэрэг шүү, сая хэлж шиг боллоо. Цэцгийн дүгнэлт бол маш тодорхой. 55 нас холбоотой хэсэг байсан. Тэгээд одоо ингээд 65 гэхээр цэцгийн дүгнэлтээс өргөдөж байгаа. Бид нар цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад түүнтэй холбогдвол засвар хийх биш. Концепцийн хувьд энэ хууль дээр ямар шийдэл хийх вэ гэдэг дараагийн одоо өөр хуулбар гаргаж ирж байна гэсэн үг. Хуулийн текстэн дотор бас жоох учир дутагдaltaй. Тэр холбогдох хууль заасан гэдэг тэтгэврийн ерөнхий хууль байгаа. Тэтгэврийн ерөнхий хуулиас тусдаа хуулиар зохицуулахын тулд прокурор шүүхийн тухай хуулийн дээр бичиж байгаа. Тэснээс биш холбогдох хууль гэдэг тэтгэврийн хуулийг заах байсан бол энд ийм зүйл байх огт шаардлагагүй. Тэр хуулийнхаа 65 насыг татж аваад хэрэгжилж байна. Тэгэхээр ингээ хууль зүйн техникийн үед бол ингээ буруу стандарт бус буруу техник орж ирж байна энд. За ер нь бол прокурор шүүхтэр төрийн албаны хуулиас тусдаа ийм жишг юм уу эсвэл тусдаа стандарт тэтгэврийн насан дээр тогтоох үгүй гэдэг бол тусдаа үзэл баримтлал байх. Тэр тусдаа үзэл баримтлалыг яг л хууль хэлцдэг журмаар оруулж ирэх шийдсэн илүү зөв баха. Тэгэхгүй бол үннийг хэлэхэд үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг цэцгийн дүгнэлтэнд дурдсан хэсгээр улсын хурл хүлээж авчаад цэцгийн нэрийг бариад хууль зүйн байнгаараа одоо арай өргөдгсөн дүгнэлтэнд дурдаагүй шийдвэрийг гаргах бол би бол зохимжгүй гэж бодож байна. Яагаад зохимжгүй гэж бодож байна вэ гэхээр анх энэ хуулийн концепцийг одоо дэмжиж батлаад шийдсэн тэр улсын хурл тэр одоо мандатын бүрэн эрхийг бид цэцгийн нэр барьж байгаад энд эвдэх гэж байгаа байхгүй юу? Тэрийг эвдээ гэж бодож байгаа яг хууль өргөн барьдаг журмаар өргөн бариад хилцээд тэгж явсан нь дараагийн парламентын уламжлал хэрэгтэй. Тэгэхгүй л огт хамаагүй цэцгийн шийдвэрийг иш татаад дурын хууль руугаа ингээ ордог хууль тогтоох практик тогтоочвол Монгол улсын хувьд энэ бол бас зөв биш практик болно шүү. Хууль тогтоох үйл явцад тэрийг би хэлхийг хүссэн. Холбогдох хууль гэдэг энэ үгийг энэ зүйл заалтан дээр оруулж ирж болохгүй шүү. Төрийн албаны хуулийн дээр өөр хуульд өөрөөр заагаагүй л гэдэг үгтэй. Хуульд ягаад өөрөөр заагаагүй гэхээр тэр хууль нь тусгай зохицуулалттай учраас шаардлагатай тусгай зохицуулалт